Та ийм мэдрэмжийг хизээ нэгэн цагт мэдэрч байсан уу? Магадгүй том зүйлд хүрэхийг хүсч, амжилтыг мөрөөдөн, илүү сайхан амьдралыг төсөөлдөгч яг цаг нь ирэхэд хойшлуулад "За маргааш хий" гэж өөртөө хэлж байсан үе бий юу? Магадгүй одоо биш ч хизээ нэгэн цагт хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд хичээе, эхлэе гэж бодсон ч залхууралтай таныг дийлээд үргэлж хойшлуулдаг байсан бол өнөөдрийн түүх яг танд зориулагдсан юм. Тиймээс төвчээр гаргаад энэ түүхийг дуустал сонсхийг хүсэж байна. Өнөөдрийн түүх бол нэгэн тариачны талаар түүх юм. Тэр бол тосгондоо хүчтэй, эрүүлж хэрэг, мөрөөдлөөр дүүрэн нэгэн байсан юм. Тэрээр байнга найзуудаа хандан "Нэг л өдөр би энэ тосгоны хамгийн баян тариачин болж миний талбай алтан шаргал өнгөөр гялцаж хүмүүс надаас зөвлөгөө авахар ирдэг. Би хаасайгүй хүндлэгдсэн тийм л агуу хүн болох болно" гэдэг байв. Тосгоныхон түүний мөрөөдлийг сонсоод ихэд биширдэг байлаа. Гэвч түүнд нэг асуудал байсан нь тэр үнэхээр залхуу байсан юм. Өглөө нар мандахад бусад тариачид талбайдаа гардаг бол харин тэр орондоо хэвтэнэ. Бусд нь халуун наранд ажиллахад тэр сүүдэрт сууж мөрөөдлөө ярангаа "За дараа л хийчихье" гэж үргэлж хэлдэг байв. Түүнд том төлөвлөгөө байсан ч тэр нь огт бод ажил болсонгүй. Тэр амжилтыг төсөөлөх дуртайж түүний төлөө хөдөлмөрлөхийг хүсдэггүй байлаа. Нэгэн орой түүний гэрт нутагтаа ихэд хүндлэгдсэн тариачин авгах нь ирлээ. Тэр хоосон талбайг хараад "Хүү минь, яагаад чиний газар хоосон байдаг үлээ? Чи алтан ургацны тухай үргэлж ярьдагч би одоо бол зөвхөн хатсан хөрш шороол харж байна" гэв. Тариачин нэмсэглээд "Санаа зовлтгүй авгах минь. Би яг маргааш эхэлчих нь. Миний талбай хамгийн сайн болно. Та жаахан л хүлээчих" гэв. Аавгаа ихэд санаа алдав. Учир нь тэр түүнээс маргааш гэдэг үгийг олон удаа сонсож байсан юм. Тиймээс түүнд сургамж өгөхөөр шийдэж халааснасаа 2 жижиг уут гаргаж ирэв. Дотор нь 2 өөр үр байлаа. Тэр "Энэ бол энгийн үр биш" гэж хэлээд эхнийх нь мөрөөдлийн үр. Хэрвээ чи түүнийг тарьж өдөр бүр альтжилбал алтан жимс болоод асар ихэд баялаг өгдөг мод болно. За хоёр дахь нь бол залхуурлын үр. Чи түүнийг таривал хурдан ургах боловч бүх талбайд хог урмал тарааж бүхнийг сүйтгэнэ. Одоо чи аль үрийг арчлагаас чиний ирээдүйн шалтгаална шүү хэмээн хэлээд явлаа. Тариачин 2 үрийг ширтэнгээ, нэг нь мөрөөдөл, нөгөө нь залхуурал. Мэдээж би мөрөөдлийн үрийг тарина гэж дотроо бодов. Гэвч өглөө болоход тэр дахиад л залхууран "За маргааш л тарьчихъя" гэж хэлв. Өдөр хоногуд араараас өнгөрөн одож эцэст нь тэр зүгээр л 2 үрийг хоёуланг нь талбайдаа болж орхив. "Зоос дараа нь юу болохыг нь харъя. Хожим арчилж болох л байлгүй" хэмээн дотроо боджээ. Хэдэн 7 хоног өнгөрч тэр үрийг тарьснаа ч мартав. Тэгээд тэдгээр өдрүүдээ унтаж, хов жив ярьж, мөрөөдлөө төсөөлж өнгөрөв. Нэгэн өдөр тэр талбайд суулгасан үрээ санаад талбай дээр очиод хартал нүдэндээ ч итгэсэнгүй тэр ихэд цочирдов. Учир нь залхуурлын үр маш хурдан ургаж талбайг бүхэлд нь хог урмал болгон бүрхжээ. Харин мөрөөдлийн үр услага арчилгаа аваагүй тул сул дорой болж бараг хатаж өгөх шахсан байв. Удалгүй авгах нь иргэн ирээд түүний талбайг хараад "Хардаа, энэ бол чиний амьдрал. Мөрөөдөл бол энэ жижиг үр шиг. Түүнд өдөр бүр анхаарал халамж арчилгаа хэрэгтэй. Харин залхуурал бол өөрөө урган түргэн дарахж бүхнийг сүйтгэдэг" хэмээн хэлв. Тариачин өвдөг сөвдөн газар унаад нүдэнд нь нулимс цэлгэнэв. Анх удаа тэрээр
мөрөөдөх хангалтгүй, харин үйлдэл чухал юм гэдгийг ойлгов. Тэр шөнө тариачны нойр огт хүрсэнгүй. Тэр дэмий өнгөрөөсөн цаг хугацаа амлснаа биелүүлээгүйгээс алдсан боломжуудаа бодсоор шөнийг өнгөрөв. Тэгээд өөртөө чимээгүйхэн хэрвээ би отоол өөрчлөгдөхгүй бол энэ залхуурал намайг үрд эзэмшнэ гэж шивнэв. Маргааш өглөө нар мандахаас өмнө тэр орноосоо босч талбай руугаа явж гарынхаа хүчээр бүх хуг хурамлыг сугалж эхлэв. Түүнд үнэхээр хэцүү байлаа. Учир нь нуруу нүвдэж гар нь шалбарсан. Гэхдээ тэр цоссонгүй. Тэр мөрөөдлийн үрийг усалж өдөр бүр анхаарч арчилж эхлэв. Өдөр хоногуд урсан өнгөрч гайхамшигтай зүйлс тохиолдож эхлэв. Мөрөөдлийн үр ургаж бат бүх хүчтэй урмал болон хувирав. Түүний талбай дахин амилж ногоон өнгөөр гялцаж эхлэв. Жилийн дараа тэр цоошин хүн болсон байлаа. Хөдөлмөрч, тууштай, мөрөөдлөг үрэл болгож чаддаг тийм л хүн. Эцэст нь түүний ойлгосон зүйл бол мөрөөдөл бол ердөөл эхлэл. Харин үйлдэл бол амжилтанд хүргэдэг. Үүнтэй адил бид ч бас залхууралд автаж альва зүйлийг хойшлуулсаар байх юм бол тэр дотор чин өөрөө ургаж чамайг эзлэн авахулна. Харин мөрөөдлөө хөдөлмөрөөр арчилж торцоор байвал тэр нь таныг амжилтанд хүргэх болно. Тиймээс өдөр бүр багаар ч гэсэн мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн бяцхан зүйлийг хийсээр байвал хизээ нэгэн өдөр тэр нь амьдралыг тань гайхамшигтайгаар өөрчлөх болно. Энэ хүртэл сонссон баярлалаа.